Сайн байцгаана уу Soul Sister тавтай морил. Өнөөдөр та нартайгаа ертөнцийн 12 хуулийн тухай ярилцсан. За энэ юу юм бэ гэхээр таны итгэл үнэмшил, үзэл, бодол, шашин, шүтлэг үндэс угсаанаас үл хамааран ертөнцийн энэхүү 12 хууль цаг, минут, тутам хизээж зогсохгүй үйлчилж байдаг. За тэгэхээр та энэ 12 хуулийн тухай мэддэгч бай, мэддгүйч бай, ойлгодогч бай, ойлгодгүйч бай, үргэлж энэ бол үйлчилж байгаа. Сүүлд нэг сайхан ухаарл ирсэн нь болохоор бид зовлон бэрхшээл сорилтуудыг мартах бус ойлгох үедээ л эмчилж эдгэж зүрх маань нэгдэж байдгаа гэдгийг ойлгосон. Тэгэхээр бид нар энэхүү 12 хуулийг нэгтгэн сонсож, ойлгож, гүн рүү н орон бяцлагаж яг юуны тухай хэлээд байна вэ гэдгийг нь ухаарч мэдснээрээ өөрийн дотоод ертөнцөө буюу та өөрийгөө илүү сайн ойлгож энэ гадаад ертөнцид юу болоод юу өрнөө юу сурах гээд байна вэ гэдгийг илүү нарийн түвшинд нь гүнзгий бяцлагаж ойлгож ухаарахад тус төхөн болох ёстой байгаамаа. За тэгээд эхний хууль руугаа оръё. Нэгдүгээр хууль бол Law of Divine Oneness буюу нэгийн хууль. За энэ тухай бол маш дэлгэрэнгүй бичлэг хийчихсэн байдаг. За нэгийн хууль буюу нэгдмэл байдлын хууль гэдгийн гол санаа нь болохоор бид бүгд энергийн түвшинд нэг цул таны үйлдэл, бодол, санаа бусад бүхий л зүйлс нөлөөлдгөө гэсэн утга санаа байгаа. Таны ерөөсөө дотоод ертөнцийн тусгал буюу дотоод ертөнц даалт ухамсар, ил ухамсар нь хэрхэн ажиллаж өрнөж байна. Үүний манифест болж гадаад ертөнц гарч ирж одоо энэ бодит амьдрал, бодит байдал дээр биелээ олж байдгаа гэдгийн баталгаа болж энэ нэгийн хууль гэж хамгийн суур хууль байдаг. За жишээ нь энийг одоо физиктэй хувьслын онол талаас нь тайлбарсан ч гэсэн бид бүгд одоо нэг эст амьдралтай, нэг эст амьтнаас үүсэж хувьсаар байгаад өнөөдрийн одоо энэхүү дүрээ олсон гэж үздэг. Тэгэхээр хэрв та өөрийн хамаатай садан эцэг их үр хүүхдийн нэг харвал таныг багахан өөрчилчихсэн таны нэг л хувилбар байгаа. Одоо хэдэн зуун мянган сая тэрбум жилийн өмнө бид бүгдээрээ л нэг л эс байсан. Мөн одоо ра материал дээр хийлэхдээ бид нар одоо нэмэх хасах гэсэн хоёр цэний үйлчлэл буюу их дэлбэрэлтээс үүссэн гэж хэлдэг те. Тэгэхээр тэрхүү их дэлбэрэлт нэгэн цагт нэгэн цул байж байгаад тэр нэгэн цул зүйл өөрийгөө олон өнцгөр таньж мэдье гэж шийдээд бид бүхэн үүссэн. За тэгээд энэ бодол, санаа, эго, майнд буюу хүний одоо энэ оюун ухаан энэ бүгдийг ангид тус тусдаа мэтээр мэдрүүлдэг. За энийг одоо илүү амьдралтаа ойрхон ойлгоё, нэгийн хуулийг яагаад байнгын санаж явах ёстой юм бэ гэхээр Dolores Cannon буюу ховсын аргаар хүмүүсийн одоо даалт ухамсараас үнэн мэдлэгийг авч түгэж идэг эмэгтэй хэлэхдээ энэ хүний одоо хэлсэн сургаал үг нь одоо яг энэ нэгийн хуультай их цогцдог. Тэр нь болохоор юу вэ гэхээр хэрэг хүн энэ амьдралдаа хүнд муу зүйл хийвэл дараагийн төрөлдөө тэр хүний оронд орж зовлонг нь мэдэрдэгэ гэж байгаа. Эсвэл яг өөрийн хийсэн үйлээ өөртөө эргүүлэн мэдэрдэг гэсэн нэг юм санаа байдаг. Жишээлбэл хэрвээ та хин нэгнийг дарангуулсан бол дараагийн төрөлдөө тэр дарлуулсан хүн болж төрдгөө. Энэ одоо заавал нэг бид нар нэг нэгнээ шийдэх гээд байгаа үйл явдал биш. Юу юм бэ гэхээр бүх сүнс тэнцвэртэй хөгжиж одоо тэнцвэрийг олох зорилготой байдгаа. Тэгэхээр аливаа сүнс нөхцөл байдал, сэтгэл хөдлөлийг бүх талаас нь ойлгож байж гэгээрэлд хүрч одоо тэр энэ 12 хууль үйлчлдэг учраас тэнцвэрт байдлыг олж түүний үндсэн дээр хангалттай хэмжээний гэрлийг цуглуулж гэгээрэлд хүрнэ гэж үзэж байгаа юм. Тэгэхээр одоо хөрштөө өөрийн эргэн тойрны танаас тусдаа мэд санагдаад байгаа тэр хүмүүст муу зүйл хийнэ гэдгийг яг өөртөө хийж байгаа те. Энэ олон одоо удаагийн incarnation гэж ярьдаг олон удаагийн дахин төрөлт урд хойд амьдрал тэгээ энэхүү энэ амьдралдаа яг тэр хүний оронд ороод тэр сэтгэл хөдлөл тэр сорилт зовлон бэрхшээлийг мэдрэх шаардлагатай. Учир нь бид нар ухтаа нэг тэгж байж бид нар тэнцвэрийг олж гэгээрэлт хүрч цаашийн өөр төвшөнд очтгоо гэсэн энэ санаа юм. Тэгэхээр бид нар бусдад үнэндээ хохирол учруулад байгаа бус өөртөө л хохирол учруулж байгаа гэдэг яг амьдрал дээр хэрэгжүүлж ойлгохын хувьд бол энэ нэгийн хууль
law of divine oneness. Энийг бол яг энэ талаас нь ойлгох хэрэгтэй. Тэгэд яг бид нар нэг юм байна гэдгийг мэдрэх зөндөө олон момент мөчүүд байдаг. Бид нар гадаад амьдралыг ингээд ажиглаад хараад үзвэл энэ дээр бол жишээ аваад дуусна шгүй. Энергийн түвшинд нүдэнд үл үзэгдэх тэрхүү нэг хизээш тасардгүй утас бүхий л эд юмс хүн амьтан сансрын энерги болон дотоод таны ертөнцийг ингээд холбосон байдаг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ дээр болохоор манай монголчуудын хэлсэн сайхан үг нь болохоор нэг үхрийн ивэр дөрөгвөл 1000 үхрийн ивэр дөрөгдгөө гэсэн санаа. Тэгэхээр нэгийн хуулийн дагуу та өөрөө дотооддоо амар амгалан төлөв төвшин байдлыг олж иж таны эргэн тойрон гадаад ертөнц чинь төлөв төвшин болно. Амар амгалан болно гэсэн үг. За хоёрдугаар хууль бол law of vibration гэдэг долгион давтамжийн хууль байгаа. За энэ сүнслэг байдал метафизикт бол үргэлжийн мөнхийн долгион давтамжийг ярьдаг. Өөрөөр хэлбэл чичиргээний буюу чичирхийллийн хууль гэж бас хэлж болно. За энэ хуулийн маань гол санаа болохоор бүх зүйл өөр давтамж энергийг ялгаруулдаг. Таны бодол, мэдрэмж хүртэл давтамж долгион буюу чичиргээг ялгаруулж байдаг. За бид нар энэхүү ялгарч байгаа чичиргээг физик нүдэнд харагдаж хамарт үнэртэж чихэн сонсогдохгүй байлаа гэд байдаггүй гэж бодож болохгүй. Яг үнэндээ бяцлаглалын гүн түвшинд очих зүрхэн хүрд хүчтэйгээр нээгдэж эхлэхэд энийг бүр яг ингээ физик бие нүдэндээ дотоод сэтгэлдээ мэдэрдэг. Яг л утасны чичиргээ шиг ингэж өндөр давтамж чичирж байгаа нь мэдрэгдэж идэг. За тэгэд эд юмс материуд хүртэл өөрсдийн давтамж долгиотой. Тэд нар бол илүү тайван тогтуун доогуур тийм давтамж долгионтой, хурд багтай давтамж долгионтой байдгаа гэсэн үг. Тэгэхээр бидний энэ эрэг сэтгэл хөдлөлүүд байдаг те. Хайр, баясал, хөөрөл эдгээр нь болохоор маш өндөр бөгөөд дээгүүр давтамж долгионтой байдаг. Харин долгион нам доогуур давтамж долгионууд болохоор тэр сөрөг мэдрэмжүүд байдаг. Физик 5 метр хүүд мэдрэгдэхгүй ч гэсэн бид нар үүнийг энэ хуулийг үйлчилж байгааг яаж анзаардаг вэ гэхээр заримдаа бид нар ямар нэгэн хүнтэй уулзах үед ядрах, хамт баймааргүй болох, духгүй мэдрэмж авах, иймэрхүү үгээр илэрхийлэхэд хэцүү дотоод сэтгэл мэдрэгддэг зүйлсүүд бидэнд тохиолддог штеп. Энэ бол энергийн зөрчил үүсэж долгион давтамж таарахгүй байна гэсэн үг. Магадгүй тэр хүн илүү доогуур давтамжтай, таны тухайн үеийн бодол санаа дээгүүр давтамжтай байж болно. Тэгэхээр энэ дотооддоо юу болж байна гэхээр тэр хоёр хүний зорилго, бодол санаа нь эсрэг тесрэг байна. Тэгэхээр энэ энерги вампирууд гэж ярьдаг. Яг ингээ энергиэс соруулаад байгаа юм шиг тэрхүү мэдрэмж, тэр мэдрэмжийн манифест болж физик биен дээр мэдрэгдэхтэй болохоор толгой өвдөх, татвар муугарах, бачуурах гэх мэтчлэн хүний бие дээр илэрж байгаа нь бол энэ байдаг. Тэгэхээр энэ чичирхийллийн хууль буюу долгион давтамжийн хууль бол үргэлж мөнхийн зогсохгүй үйлчилж байдаг. За энэ чичирхийллийн хуулийг бид нар амьдралдаа хэрхэн ашиглаж болох юм бэ гэхээр доктор Joe Dispenza гэдээ байдаг штеп. Маш мундаг neuroscientist байгаа. За энэ хүн бол бид нар ингээд амьдралаа өөрчилж арай өөрөөр амьдрахыг хүсдэг, тавьсан зорилгодоо хүрэхгүй байх тохиолдлууд олон байдаг. Тэгэхээр юу яаж ийнэ гэхээр мэдээж хүний давтамж долгион бол үргэлж дээшээ доошоо орж байгаа. Гэхдээ neutral буюу энгийн тайван байгаа байдалд хүн болгонд өөрөөс нь ялгаруулж идэг өвөрмөц тийм давтамж долгион байна л да. Зарим хүмүүсийн тэр давтамж долгион нь төрөлхийн дээгүр хөөрөв сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн давтамж долгион бол төрөлхийн дээгүр байглаасаа л тайван байж чаддаг. Тэр хүмүүсийн хол төрөлхийн дундуур байдгаа гэсэн үг. Давтамж долгион хит их юм өндөр хэлбэлцэл багтай гэсэн үг. Тэгэхээр энэхүү давтамж долгионтойгоо тэр хүсэл бас нийцэх ёстой байгаа. Жишээлбэл хитрхи өндөр давтамж долгион дээр оршдог хүслийг тавьчаад тэрэнд хүрэхгүй байна. Хизээ хүрэх юм бол гэдэг ингээ гуниж готорж явж болохгүй. Тэгэхээр та төрөлхийн тэр өөрөөсөө ялгаруулдаг давтамж долгионыг нэгдүгээрт ойлгож тэр урсгалд орж амьдарч сурах хэрэгтэй. Тэгжиж бидний энэ сайн яг хүсээд манифест хийгээд байдаг амьдрал ирэх гээд байгаа юм л та. Тэгэхээр хэрвээ амьдралаа өөрчилж зорилгоо биелүүлэх гэх юм бол та өдөр тутамдаа өөрөөсөө ялгаруулдаг тэр долгион давтамжийг
өөрчлөх шаардлагатай. За тэр долгион давтамж гэдгийг үгээр тайлбарлах юм бол таны төрдөг дотоод мэдрэмжүүд мөн таны итгэл үнэмшил, таны бодол, санаа орж ийн гэсэн үг. Таныг бодох ямар нэгэн бодлыг бодох бүр дотор чинь химийн бодисуудын урвал явагдаж байгаа. Энийг бид нэр өөрөөр даавар буюу гормон гэж нэрлэдэг. За энэ гормонуудын зохицуулалтаар та эрч хүчтэй байх уу, урам зоригтой байх уу, эсвэл ядарч туйлсан байх уу гэдэг чинь ерөөсөө шийдэгдээд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бодлын хүч гэдэг бол гайхамшигтай. Бодол бүр өөрөөсөө дахин давтагдахгүй тийм бодол бүр өөрөөсөө долгион давтамжийг ялгаруулж байгаа. Тэгэхээр нөгөө эерэг, дээгүүр давтамж долгион бол хайр, баяр баясгал, урам зориг, эерэг мэдрэмжүүдээр илэрхийлэгдэх тэр бодлоод гэсэн үг. Харин айдас, уур хилэнгуйныг гутарлын сүрэг мэдрэмжүүд бол доогуур. За тэгээд ер нь өөрийгөө ажигл анзаар гэж хэлээд байдаг шүү дээ, тий. Дийлэнхтэй өдрийн турш доогуур давтамж долгионтой юмыг бодоод байдаг. Тэгсэн хэрнээ нөгөө нэг дээгүүр давтамж долгионтой мөрөөдөл зорилготой хүрэх гээд байдаг. Тэгэхээр энэ хоёр давтамж долгион бол хоорондоо уулзахгүй гэсэн үг. Яг өөрөөсөө ялгаруулж байгаа тэр давтамж долгион буюу бодол мэдрэмжээ өөрчилсөн цагт л ирээдүйд ирэх тэр дараагийн маргаашууд өөрчлөгдөх гээд байгаа. Тэгэхээр энэ долгион давтамжийн хувьд болохоор бусдад буруу гүгүйгээр өөрөөсөө ялгаруулж байгаа долгион давтамжинд хариуцлагатай байж сурах хэрэгтэй. Энэ нь юу хэлж байна гэхээр бид нар ийм сайн сайхан найз нөхөд хайрны ижил хүмүүстэй учрахыг мөрөөддөг, хүүхдээ сайн сайхан байхыг хүсэж мөрөөддөг штеп. Гэвч өөрсдийн дотоод бодол мэдрэмж сөрөг байгаад байгаа цагт яг түүнтэй адилхан зүйл ирдэг тэр ижил долгион давтамжинд орж тэр урсгалд орж амьдрах шаардлагатай учраас энэ ястай ядаргаатай юм аа. Ямар их сөрөг хүн бэ гэсэн тэр хүмүүстэй таарад байна. Тэр хүмүүстэй таарад байвал өөрөө тотгошоогоо анхаарад за надад ямар сөрөг бодол мэдрэмж дахин давтамжтай мэдрэгдээд байна вэ гэдэг энэ анзааргыг хийх хэрэгтэй. Учир нь энэхүү жижигхийллийн хууль бол огтхонч зогсохгүйгээр ажиллаж байдаг шүү. За 3 дугаар хууль бол таталцлын хууль буюу Law of Attraction. Энэ бол ертөнцийн 12 хуулиас хамгийн алдартай хууль нь. Учир нь энэ хуулийг суурай болгож бичсэн ном буюу The Secret ном бол дэлхийд алдартай. Уншаагүй, үзэж хараагүй хүмүүс бараг цөөхөн тийм ном байдаг. Тэгэхээр энэ хууль бол маш их алдартай байдаг. Гэвч энэхүү хуулийн тухай хүртэл өнгөц ойлгоожтэй гүн гүнзгий танилцж чадаагүй л байсаар байдаг бид нар. За энэ хууль нь бол товчхондоо ижлээ татнаа. Ижил төрлийн энерги ижлээл татна гэж байгаа. За тэр энерги гэдэг нь нөгөө нэг долгион давтамжийг л яриад байгаа. Law of Attraction буюу таталцлын хууль дээр болохоор миний нэг анзаарсан зүйл нь хүмүүс жишээлбэл энийг бол монголчууд маань нэг үгээр маш сайн хэлчихсэн байдаг. Хүсгээр хястаг хүсгээр хястаг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ нь цаагаараа юу хэлж байна гэхээр бид нар хүсэхдээ буруу хүсэж байгаа байхгүй. Хүсэхдээ яг ингэж байхгүй байна гэж ертөнцид тэр долгионыг, тэр энергийг цацаж хүсэж байна гэсэн үг. Надад байхгүй байна. Жишээлбэл яг тэр мэдрэмж нь ямар вэ гэхээр би нэг ийм юмтай болж байгаа юмсан да гэдэг тэр мэдрэмж. Долгион давтамжаар яаж мэдрэгддэг вэ гэхээр нэг юм байд суухад жоохон юм хэцүү тайван бас амар амгалан эвдэгдэж байгаа юм шиг мэдрэмж бол тэр жинхэнэ хүсгээр хястаг хүслүүд байдаг, өнгөц хүслүүд байдаг, ойлгоогүй, өөрөө яагаад хүсэж байгаагаа ч ойлгоогүй тэр хүслүүд байдаг. Тэгэхээр бидний ихэнх тэр хүслийг бол нийгэм програмжилж өгöd байгаа. Яг үнэхээр танд хэрэгтэй юм уу? Таны амьдралын утга учир, сүнсний хөгжилд таны тэр хүсэж байгаа зүйл яг ямар нөлөөтэй юм бэ? Тэр байвал яг яах юм бэ гэдгийг бид нар дотоод сэтгэл мэдрэмжэндээ гүн бяцлагснаар тэр хүслийг ойлгоод тэгээд энэ хүслийн чинь давтамж долгион нь энэ юм бэ штэ гэж тэр давтамж долгионыг байрж авч channeling хийснээрээ яг ижил зүйлээ татдаг. Тэгэхээр manifest хийхдээ яг ингээд юмаа бичтэй бүр ингээд хүслээ тодорхой болго гэж ингээд олон зүйл дээр хэлдэг. Энэ нь болохоор юу хэлээд байна вэ гэхээр тэр таны хүсэж байгаа хүслийн долгион давтамжийг танд мэдрүүлж channeling хийж оруулж ирж бөөхөн ингээд онгоц сахиусаа бидээ оруулж ирдэг шиг яг тэр хүслийн энергийг таны биеэр мэдрүүлээд тэр мэдэрсэн бодол мэдрэмж чинь
буцаагаад тэр долгион давтамжийг ялгаруулад за тэгээд түүнтэй ижил зүйл яг энэ энергийн түвшиндөө татагдаж ирэхийг хэлээд байгаа. За тэгэхээр энэ таталцлын хуулийг амьдрал дээр яг хэрхэн ашиглах юм бэ гэхээр үүн дээр одоо нэг жишээ хэлье. Анхаарлын шүүлтүр гэж хүмүүст байдаг. Энэ нь болохоор RAS буюу Reticular Activating System гэдэг зүйл одоо байдаг гэж манай энэ тархи судлаач Joe Dispenza эрдэмтэн маань хэлдэг. Энэ одоо юу юм бэ гэхээр та за нэг худалдаад авахыг хүсэж байгаа автомашина гинэтг нь л өмнө нь нэг анзаарч гудамжинд одоо явж байгааг нь анзаардаггүй байсан хэрнээ тэрхүү нэг машиныг зориод анхаарлаа өгөөд авъя гэж бодохоор л зам дээр маш олон харагдаад үзэгдээд янз бүрийн өнгөөрөө янз бүрийн дугаар нэмэртэй гараад ирдэ шүү дээ. Тэгэхээр энийг энэ анхаарлын шүүлтүрийн систем гэж нэрлэдэг байгаа. Анхаарлын шүүлтүрийн систем гэж тархинд байдаг. Энэ системийн ачаар л бид нар одоо тархич нөгөө байнгын эрчим хүчтэй бүдүүлгээр хэлвэл тогийг ингээ байнгын шатааж байгаа шүү дээ. Бид нар бол ерөөсөө л яг л hybrid машин шиг бидний бие махбод л тэгээд энэ агаар ус хоол унд эргэн тойрноос авж байгаа энерги буюу тэр эрчим хүч тог тэр тогоо ингээ дотроо үйлдвэрлээд явж идэг яг л hybrid автомашин шиг байдаг. Тэгэнгүүт тэр энерги тог мэдээж хязгаартай. Тэгэхээр тэр энэ анхаарлын шүүлтүрийн тусламжтайгаар бид нар тэрхүү энерги яг зөв зүйлдээ ингээд одоо зарцуулж чаддаг. Тэгхгүйгээр одоо бүх юмд л ингээд зэрэг анхаарлаа хандуулад яваад байвал бид нар маш хурдан энэ энерги шатаагаад бензин манд дуусна шүү дээ. Тэгэхээр биднэрт байгалаас өгөгдсөн энэ тархины зохицуулах системийг ашиглаж бид нар мөн дээрэс нь энэ таталцлын хуулийг ашиглаж бодлороо хүссэн зүйлээ татаж манифест хийж болно. Энэ нь болохоор анхаарлаа ерөөсөө сайхан зүйлд хандуулна. Бид нэр гадаад оронд очиод ажил хөдөлмөр хийхээр яагаад ингэ мөнгөтэй болоод те амьдрал дээшлээд байгаа юм шиг санагдаж байгаа юм гэхээр тэр гадаад орчин нөхцөлийг очингуудаа ерөөсөө сайн талуудыг хараад боломж бололцоог нь хараад нөгөө ихтгэл үнэмшлэрээ хандчихж байгаа шүү дээ. Энэ газар чи их сайхан гэсэн штэ гээл дандаа сайхан болж бүтэж байгаа зүйлийг нь хараал явцдаг. Тэгэхээр анхаарлаа дандаа нөгөө болж бүтэж байгаа боломж дээр төвлөрүүлээд идэг. Монголд хүрээд ирэхээр болохоор бидний одоо энэ бэлгийн нүд, анхаарлын нүд маань дандаа болж бүтэхгүй зүйл дээр ингээд төвлөрөөд тэгээ буруу бусдад бурууг тоохох, бие биенийгээ буруутгах, өөрсдийнхээ азгүй, арчаагүй гайхах. Энэ дээр одоо ингээ анхаарал ирчихээр ерөөсөө л нэг тийм дандаа ижил юмнууд ингээ татагтаад анхаарлыг чинь аваад идэг. Өдөрс тэр ноогдож байгаа бензин, тог, эрчим хүч юу гэж нэрлэнэ үү те? Тэрхүү энергийг ерөөсөө маш хэрэггүй зүйлст ингээ зарцуулаад шатаачдаг. Тэгэхээр одоо үүнийг хэрэгтэй зүйл зарцуулах цаг нь болсон. Манайхаа бид нар би саяхан нэг зүйлийг ингээ ажиглаа. Мэдээж би бас ингээл Монголд ирээл бас бохимдаал яасан шороо тоостой бүглэрэлтэй хүмүүс очирч чадахгүй ингээд зөндөө энэ анхаарлаа хандуулсан. Тэгсээ чинь миний өөр юм бодит ертөнцтэй бодит байдал миний ертөнц улам бүр муухай, улам бүр харанхуй, стресстэй, депресстэй болоод эхэлсэн. За тэгээд ингээ харах нүдээ өөрчлөлөө. Саяхан ингээд шөнийн 2 цагт гарч яваад хотгон дотроо ингээ явсан чинь энэ тэндгүү ингээд хүүхдүүдийн тоглоом гадаа хөвтжилаа л та. Тэгээ гадааг ингээд өдөр шиг сайхан гэрэл гээгээтэй. Тэгэл хүүхдүүд скутер барьж явсан тоглоом, ундаг дугуй ингээ бүх зүйлээ гадаа орхисон байна. Тэгээ би тэрийг хараад үнэхээр нүдэнд нулимс цэглэгнээд бүр маш их баярсан байхгүй. Одоо бидний багад бол ундаг дугуйгаа тэгэж гадаа орхиж хонуулах нь байтугай ганц хором орхиод явхад л ерөөсөө нүд эрэмхийн зүр хулгай хийдэг гэсэн. Хулгайч нарын гарт алдчихсан. Тэгэхээр биднэрт ямар сайхан амар амгалан тайван орчин нөхцөлийн хажууд ирсэн бэ гэдгийг би бүр ингээ бишрээд те хүүхдүүд айх аюулгүй бас ингээ сайхан тоглоод наадаад альва эд зүйлстэй санаа зовхгүй гадаа хаяад орхиод те маргааш гарч ирээд тоглоход энэ маань байж шүү дээ гэдэг сайхан ихтгэл үнэмшлэр гэртээ ороод амар амгалан амарж байгаа нь энэ орчлон нөхцөл манай хотгон дотор бүрдсэн нь ямар сайхан юм бэ гэж ингээ харж илаа. Тэгэхээр ерөөсөө эргэн тойрондоо болж байгаа бүтэж байгаа зүйлийг харах, эргэн тойрны ажлын хамт олон найз нөхөд танилцлынхаа дандаа сайн зүйлийг харах. Бүх зүйл дотор нэмэх хасах цэнийг хойлоо байгаа. Хар цагаан гэдэг өнгө хойлоо байгаа. Тэгэхээр тэрний яг дундуур нь эрэг дээр нь төвлөрч бүхнийг одоо харж тэр шүүлтүрдэж эхлүүл хамгийн гол нь тэглээгээд таны л дотоод ертөнд сайхан гэрэл гээгээр дүүрэн тэр нөгөө нэг өндөр давтамж дээр очих гээд байгаа. За өндөр давтамж дээр юу байгаа вэ гэхээр таны хүсэж явдаг тэр мөрөөдөл байгаа. Тэгэхээр одоо
ертөнцийн бол биднэртээ мөнхийн энэ дохио мессежээр ингэж биднэрт юмыг харуулж ярьж идэг. За би нэг машин тэргийг авахыг хүслээ гэхэд би тэрийг өдөр болгон хараад байлаа гэхэд энэ бол намайг авна гэсний дохио. Би тэр машиныг гадна талаас нь ямар гоё юм бэ? Энэ дотор суугаад энийг унаад явж байгаа хүн ямар азтай юм бэ гэж тэндээс өөрийгөө тусгаарлаж харах биш. Тэгээд тэрхүү зүйлийг доороос нь харах биш. Яг нэг ижил төвшөнд ирээд бүр магадгүй дээр нэрээд хөө ямар сайхан юм бэ гэж зүгээр л тэрхүү өсөж байгаа зүйл чинь танд ч байна уу? Таны хажууд хүнд ч байна уу? Оршин байгаад нь талархах хэрэгтэй. Тэгэхээр нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр бид нар энергийн төвшөндөө нарийн утга учир шүтэн барилга холбоотой учраас та хин нэгэнд тусалж, хин нэгний аз жаргал баярлж хин нэгний хүсэл биелэхэд баярлах тутамд энергийн төвшөнд яг танд нөлөөлөө та өндөр долгион тавтамж дээр ирээд таны хүсэлч гэсэн зэрэг биелж нөхрийн хэрэг бүтгээр таны хэрэг хүртэл бүтэж байдаг. За 4-р хуулийн хувьд болохоор Law of Action буюу үйлдэлийн хууль гэж байдаг. За энэхүү хуулийн маань үндсэн ойлголт нь болохоор сэтгэлдээ бодож сүнслэгээр хүсэж зорьсноо бодит болгохын тулд зайлшгүй үйл хөдлөл шаардлагатайг энэ хууль нотолдог. Өөрөөр хэлбэл зөвхөн бодоод мөрөөдөхөд хангалтгүй мөрөөдөлтөд хүрэх замд бодит алхмуудыг хийж байх нь орчлонгийн хүчийг ажилуулах гол нөхцөл болдог юм аа. Тэгэхээр одоо бидний үйлдэл бол хөшүүрэг болж өгдөг. Багахан зэргийн inspired action буюу онгоцтой үйлдэл гэж байдаг. Энийг болохоор би өөрийнхөө судалж мэдснээр уран тесрэлт гэж нэрлэх айгүй дуртай. За ингээл байж тэ бясалгаж ийснэ. Нэх гоё ингээд урнаар тесэрдэг. Та нараа ингээд анзаарч исэн бол таны яг хүсэж байсан, танд ирэх ёстой байсан тэрхүү хүслүүд ид шидийн мэтэр биелж идэг. Magical бүр юм маш амархан биелдгийг анзаарах хэрэгтэй. Ерөөсө бүр ингээл айгүй ингээл стресстэй л бүр ингээл яг нэг бүрчлэн шат чатаар хийж тийдгүү уран тесрэлт фок гэл ерөөсө шүк гэж ингэж биелж идэг хүслүүд бол зүгээр ингээд сохроор хүчлэх биш те. Онгоцтой үйлдэл inspired action буюу одоо онгоцтой үйлдэл гэдэг нь болохоор таны дотор бууддаа таны шүтдэг бурхантэй тэрхүү бурхан орчдыг та өөрөө source буюу тэрхүү ухамсарын нэг хэсэг тэрхүү ухамсар юмаа гэдгээ ойлгоод мэдрээд өөрийгөө channeling хийж чадна. Бүх цаг зөв байдаг, бүх үйлдэл зөв байдаг гэдэгтээ итгээд зүүн совиндоо итгээд тулгуурлан урам зоригтой хөдөлгөхийг хэлдэг. Тэгэхээр энэ үйлдэлээс нөгөө жинхэнэ сүнсний гэрэл буюу ухаарл ирж идэг болохоор бүх зүйл хоосон чанартай гэж ярьдаг штеп. Яг үүндээ бидний чинхүү хүсэл хизээч материалын хүсэл байдаг байхгүй юу? Хизээч хин нэгэн хүн хизээч шунал дээр тулгуурсан эд юмсыг хүссэн хүсэл байдаггүй. Яг үүндээ бид нар сүнсэндээ гэрэл авчрах буюу амар амгаланг олох энэ тухай ярилцдаггүй ч гэсэн дотоод сэтгэлдээ мэддэггүй ч гэсэн бүгд л гэрэл рүү зорж идэг. Гэрэл гэдэг нь болохоор тэрхүү үнэн мэдлэг рүү зорж идэг. За тэгэхээр одоо таны ингээд ойлгоод мэдрээд байгаа зүйл хизээ яг энэхүү мэдлэг чинь үнэн мэдлэг буюу тэр гэрэл бол тийм бэ гэхээр үйлдэлийн араас. Энийг өөрөөр дармаач гэж хэлдэг. Үйлдэлийн араас ирж байгаа тэр ухаарл. Тэр үйлдэлийн араас үр дүн нь ямар байх нь юусаа хамаагүй. Хэрв энэ алдаа байвал энэ танд ухаарл болно. Хэрв энэ зүв байсан бол танд амжилт болж өндөр давтамж долгионоор аз жаргал болон мэдрэгдэнэ. За тэр аз жаргалаас ч ухаарл ирж байгаа, тэр алдаанаас ч ухаарл ирж байгаа. Айлнаас нь ухаарл ирж байгаа. Тэр нэг нь бол арай доогуур давтамж долгионтой, нөгөөх нь арай дээгүүр давтамж долгионтой. Яг нэг зүйлийн хоёр талаа л гэсэн үг. Та үйлдэл хийх юм бол бүх зүйл зөв бүх үйлдэл зөв хизээч бид нар алддаггүй гэдэг санаа олыг энэ дээр гарч байгаа. Таны үйлдэлээс урган гарч ирж байгаа хоёрхан л байж болох үр дүн байгаад шүү дээ тий. Нэг нь бол алдаа гэж бид нэр нэрлэдэг доогоор давтамж долгионтой үр дүн. Нэг нь арай өндөр давтамж долгионтой үр дүн буюу бид нар аз жаргал гэж нэрлэдэг. Энэ хоёр зүйлийн айл нэгийг нь хүлээгээд идэг. Энэ хоёр дээр ерөөсө битээ төвлөр яг аль нь ч байсан танд ашигтай. Аль нь ч байсан бидний сүнсэнд гэрэл нэмж идгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ бид нар ингээ үйлдэл хийхдээ ерөөсө үр дүн дээр нь төвлөрөөд идэг байхгүй. За одоо энийг хийчвэл ингээд ийм болно доо гэд. Тэгэхээр нөгөө одоо цаг дээрээ бай чадхаа болоод дандаа ирээдүйдээр оршоод
Яг үнэндээ тэр аз жаргал гэдэг нь яг одоо дээр л байдаг юм бэлээ л дээ. Тэрнээс энийг хийгээд хийсний дараа ирэх тэр зүйл бол хизээж биш байт юм байлаа. Учир нь цаг хугацаа гэж байхгүй. Тэр таны хүсэж байгаа тэр ирээдүйд хараад байгаа тэр хизээч ирдэггүй гэсэн үг. Яг үнэндээ яг одоо цаг л гэж байдаг. Одоо яг энд мэдрэгдэж байгаа танд энд мэдрэгдэж байгаа цаг хугацаа ирээдүйд цагт дээрдэхгүй. Ирээдүйд цагт илүү гоё юм болно гэдэг тийм ирээдүйд цагийн excitement буюу ирээдүйн цагийн догтлол тэр догтлол мэдрэмжийг ирээдүйдээр биш яг одоо авчрах хэрэгтэй. Таны ирээдүйд цаг одооныхоос дээрдэн гэж бид нар бодоод идэг. Үгүй ээ. Одоо хамгийн бие өндрөөрөө тодороо гэрэлтэх боломжтой байна. Таны газар зүүн байршил хаана юу хийж явж хэний хүүхэд байгаас үл хамааран яг одоо яг энэ орчинд би бүрэн гэрэлтэх боломжтой байна гэдэг энэ ухаарл хизээ ирдэг вэ гэхээр яг энэ үйлдэлийн араас ирж идэг. Энэхүү 4-р хууль буюу үйлдэлийн үйлдэл хийх хэрэгтэй гэсэн энэ хууль маань болохоор байнгын бас л яг л таталцлын хууль шиг ажиллаж байгаа шүү дээ. Бид нар үйлдэл хийж ичл бид нарын хүсэн мөрөөдөж байдаг тэрхүү амьдралууд болон илүү өөр гоё сургамж хичээлүүд сорилтууд ирнэ гэсэн үг. За тэгээ сэтгэл гутралд орох доогуур давтамж дэлгөөнд орсон хүн юу ч хийх хүсэлгүй болоод урам зориггүй болдог. Тгийг тусам нь улам бүр гутран бодолд автаад ерөөсөө доошоо л ингэ живсээр байдаг. Доошоо гэдэг хязгааргүй юм биш үү гэж ярьдаг штеп. Харанхуй нөхрөө унана. Тэгээд тэр харанхуй зүйлийн хязгаар нь харагдахгүй байдаг. Үүнтэй адил дээшээ ч гэсэн хязгааргүй. Тэгэхээр сонголт үргэлж байдаг. Та өөрийнхөө сумыг өөрийнхөө сэтгэл зүйн дотоод сэтгэлээ доошоо харуулах юм уу, дээшээ харуулах юм уу гэдэг сонголт байгаа. Бид нэр ингэ сонголтгүй юм шиг өдөртөөлөгдөд шууд ингэ доошоо ороод байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одооноос эхлээд өөртөө сонголтоо хий, дотоод хүчиндээ итэг. Бид нэр ямар ч харанхуйд очсон бэ? Тэр сэтгэлийн гэрэл гэгээ гэдэг бол хизээч өөрөө арилахгүй. Бүх зүйл энерги гэдэг ч ерөөсөө тэр гэрлийг хилээд байгаа. Тэр гэрэл хизээч унтардаггүй байдаг учраас бид нэр өнөөдөр хүн болоод энэхүү мэдрэмжүүдийг мэдрээд байгаа. Тэгэхээр тэр гэрлийг ашигла. Тэр гэрлэр өөрийнх нь замыг гэрэлтүүлээд дээшээ босоод явах хэрэгтэй. За тэгээд хүн ерөөхдөө бясалгал сүнслэг дотоод байдлаа хөгжүүлээд ирэхээр өмнө нь бүр ингээд бие мах бодоо хөдлөх гэж зовдөг тийм өөрийнх нь заавал үйлдэл хийхдээ айгу зовдөг байсан бол сүнслэг дотоод байдлаа хөгжүүлээд ирэхээр тэдгээр үйлдэлүүдийг хийхдээ бүр үнэхээр аз жаргалтай. Тэр үйлдэлүүд нь ерөөсөө зовлонгүй өөрөө хийгдээд эхэлдэг. Тэр урсгалд орохоор өөрөө хийгдээд эхэлдэг. Тэгэхээр тэр урсгал гэдэг нь юу юм бэ гэхээр тэр гэрэл тэр үнэн мэдлэг тийм өөртөө итгэх итгэлийн давлгаанд орох. За энэ урсгалд орохын тулд өөрийгөө даатгах хэрэгтэй, итгэх хэрэгтэй, асуух хэрэгтэй. Дотооддоо өөрийнх нь дээд биед итгэж асууна гэдэг чинь бас л нэг үйлдэл шүү дээ. Бид нар асуух гэдэг тэр үйлдэлийг хийхгүй байгаа хгүй. Бид нар асуугаад бичих гэдэг тэр үйлдэлийг ч бүр хийхгүй л байгаа болохоор энд яг юу ч өөрчлөгдөхгүй. Яг л нөгөө л нэг ялгардаг давтамж дэлгөө ялгараал байгаа учраас нэг л газараа байгаад гацсан юм шиг мэдрэмж төрдөг. За 4-р хуулийн тухайд бол ийм байна. Энэ бол үйлдэлийн хууль байлаа. За 5-р хуулийн нэр болохоор Law of Correspondence буюу харилцан тохиролцлын хууль гэж байдаг. За энэ бол их гоё хууль аа. Энэ бол яг одоо дотоодд нь гадааддаа тусдаг. Дээр нь доороо адил as above so below гэд энэ зургийг аягүй харж байсан баг тийм. Дээшээч адилхан, доошооч адилхан. Тэгээд яг энэ дээр болохоор энэ хуулийн гол санаа нь үндсэн ойлголт нь юу вэ гэхээр эртний одоо сургаал судруудад олонтоо дурддагддаг зарчим хууль бол яг энэ хууль байгаа. Орчлонгийн одоо өргөн түвшиндөх хив загвар те мөн микро түвшиндөөч давтагддаг. Одоо макро тэр одоо дээшээ сансар окторгой тэгэнгүүтээ микро гингүүтээ бидний эдис бүр ингээд жижиг түвшиндөө давтагдан харагдаж энэ паттерн буюу те энэ загварчилгаа нь яг ижилхэн байна гэдгийг санаа юм. Түүнчлэн хүний дотоод сэтгэлийн байдал нь гадаад орчны туршлага бодит байдлын одоо тусгал болж идэг. Тэгэхээр таны дотоод сэтгэл буюу микро түвшиндөө те та бүр микро түвшиндөө ямар байна? Тэр чинь яг макро түвшиндөө буюу энэ гадаад ертөнцид манифест болж гарч ирдэг гэдэг хууль юм аа. Үүнийг өөрөөр шүтэн барилтлага гэж хэлж болно. Сансрын нисэгч юм уу задгаа сансарт гардаг сансрын нисэгч хүмүүс яг дэлхийгээ дээрэс нь харахтаа бүр overwhelming мэдрэмж буюу бүр юм хит юм огшоод те хүн ингээд сад тавина гэж ярьдаг бүр ингээ уйлдаг тэр мэдрэмж байдаг шүү дээ те тэр мэдрэмжийг аваад
хүүе энэ дэлхийг ингээд дээрэс нь харахаар ямар ч улс орны хил хязгаар харагдахгүй штэ тий. Тэр юу ч харагдахгүй зүгээр л нэг нэгдмэл гэрэлтсэн гэрэл бөмбөлөг байна штэ. Бөмбөрцөг байна. Бид нар нэг юм байна гэдгийг яг үнэнхүү физик биеийн түвшинд ойлгоод тий. Тэр их чинь дэлхийг дээрээс нь харж байна гэдэг чинь физик түвшинд ойлгож байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэж харсан байдаг. За өнөөдөр бид нар сансарт нисгүй ч гэсэн тэрийг яг ингээд дотоод сэтгэлдээ харах боломжтой байхгүй юу? Яг нэг юм байна гэдгээ сансарт нисээд одоо дэлхийг дээрээс нь харахгүй ч гэсэн дотоод сэтгэлийн хувьд бол яг энэ нь үнэн бид нар одоо нэг гэдгийг дээрээс нь харах хэрэгтэй. Тэгэхээр дотоод сэтгэл рүүгээ микро түвшин рүүгээ буюу дотоод сэтгэл рүүгээ өнгөийг тусам бид нар энэ гадаад ертөнц сансар огторгыг багаж хэрэгсэл хэрэггүйгээр техник технологийн одоо өсрөнгүй зүйл хэрэггүйгээр бид нар ойлгож ийн гэсэн үг. Өчнөө олон мянган сайхан гэгэрсэн тэдгэр хүмүүс ч ерөөсө дотоод сэтгэлээ таньж мэдсээрэн байгаад энэ гадаад ертөнцийг ойлгочихж байгаа байхгүй юу. Тэгээд бид нэрт одоо байнга хилж идэг монголчуудын хүртэл одоо гүр арагчаа маань одоо задгаа сансраас харахтаа хүү тэр Замбуу ТV наран гэдэг энэ дуу те энийг манай хүмүүс одоо задгаа сансраас ихтлхийгээ хараагүй байж яаж харсан юм шиг ингэж дуулваа гэдэг чинь дотоод сэтгэлээ өнөхөө таньж мэдэж гэгэрэл рүү ойрцсон гэгэрсэн хүмүүс тэрхүүг одоо заавал багаж хэрэгслийн тусламжтайгаар гаднаас нь харахгүйгээр мэдчихдэгэ гэсэн. Тэгэхээр энэ дотоод сэтгэлдээ таньж мэдсэн гайхамшгүүдийг те сүнслэг ертөнцийг ингэж шинжлэх ухаан бол араас нь баталж нотлол явж идэг. Энэхүү 12 хуульд бол одоо баталгаа нотлохоо шаардлагагүйгээр та ажиглаад анзаараад үзвэл угаасаа л байнгын л яг үйлчилж байгааг нь анзаардаг. За энэ шүтэн барилгын хуулийг бол одоо дотоод сэтгэлээ таньж мэдээд гадаад ертөнцид яг манифест болоод гараад ирээд байгаа юм биш үү гэдгийг анзаарснараа их сайхан ойлгож эхэлдэг. Яг л бусад бүх хууль хизээж зогсдгүй адилаар энэ хууль маань бас хизээж зогсдгүй. Тэгээ хүн харахыг хүсдэг зүйлээ л харж идэг гэдэг дотоод сэтгэлдээ одоо түрүүний хэлсэн нөгөө ямар шүүлтүүртэй, ямар анхаарлын шүүлтүүртэй байна. Юунд та төвлөрөө зориод явж байна вэ те? Бусдын төлөө үйлчлэл чи энэ ертөнцид нэг гэрэл гээгээ авчирчи гэдэг дээр төвлөрөө явж гинөө эсвэл нэг ашиг хонжоо хайчи хүнийг ловерт чи те? Гэсэн энэ хоёр үзэл санааны айлтан дээр нь ингээд төвлөрөөд явж гин. Тэрнээс хамаарч яг ертөнц бол фильтр буюу тэр шүүлтүүрээр таны анхаарал гэдэг шүүлтүүрээр дамжиж танд мэдрэгдэж бодит байдал ингээд биелээ олоо явж идэг. Одоо ингээд ловер хийчих гэсэн хэрнээ хажуугаар нь бас нэг юм бяцхан буддын итгэл үнэмшил байгаад карманд итгэдэг байгаад тэгсэн хэрнээ хүмүүст муу юм хийгээд ингээд өөрийгөө бүрэн дүр ойлгохгүй ингээд яваад идэх хүмүүс байдаг. Тэгэнгүүт тэр хүмүүст бол ингээд мөнхийн завлан бэрхшээлд өөрөөсөө ингээд тасрахгүй байдаг юм шиг анзаарэгдэж харагддаг. Бид нар одоо дотоод сэтгэлийнхэн балансыг олоогүй тэнцвэргүй байгаа нь л ингэж илэрч байна да. За 6 дугаар хууль болохоор Law of Transmutation of Energy. За энергийг одоо хувиргах, энергийн хувиргалтын хууль байдаг. За энэ 6 дугаар хууль болохоор бидний одоо байнга хилээд яриад байдаг хууль. Энерги гэдэг зүйл бол хизээж устдахгүй зөвхөн хувирдгаа гэд. За тэр их тесрэлт гэдэг зүйл чинь ямар нэгэн энергийн үйлчлэлээс болсон байгаа шүү дээ. Энерги үйлчлэлээс л нэмэх хасах хоёр цэнийг дээр энерги хүчтэй үсээд дэлбэрэлт болсон байна. Тэрхүү дэлбэрэлтийг өдөөсөн тэр энерги за энэ од нар сарыг үүсгэсэн тэр энергийн хүч яг таны дотор байдаг энергийн хүч хоёр яг адилхан гэсэн. Та од гэсэн үг, та нар гэсэн үг. Тэгэхээр энэ бид нарыг бүгдийг нь бүрэлдүүлж үүсгэсэн нэг л энерги байгаа байхгүй юу? Олон юм янз бүрийн энерги биш. Нэг л энерги өөр тавтамж дэлгүүн дээр орж байна гэсэн. Тэгэхээр энерги үргэлж шилжиж, хувирч байдаг. Орчлон ертөнцид ямар ч зүйл нэг хэвэндээ, нэг төлөвтөө удаан хадгалагддаггүй. Бид нар хувьсалт өөрчлөлтийг хийж яваа хүмүүс. Хэдэн зуун мянган жилийн өмнө хүн төрөлхтөн хэрхэн үүсэн, юуг давж туулсан гэдгээ мартадлаа. Түүх болтол нь бид нар хувьсаж өөрчлөгдөж байгаа. Минут секундгүй хувьсаж өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр чи ийм хүн байгаагүй шүү дээ. Энтер гэдэг бол ерөөсөө буруу. Хэрвээ та өөрөө хувьсаж өөрчлөгдөхгүйгээр өөрийгөө мэдэрч байсан ч гэсэн энэ хууль мөнхийн үйлчлэлээ та өөрчлөгдөж л байгаа. Одоо би ерөөсөө өөрчлөгдөхгүй яг нэг хിവэрээ байгаад байна гэд та дотор наана ил ухамсараараа мянган удаа бодоод нэмэргүй цаана энэ хууль үйлчилж идэг болохоор та өргөлж өөрчлөгдөж байгаа. Энийг ухамсаргүй анзаарахгүй хийгээд байна. Тэгэхээр тэр ухамсар анзаарах гэдгийг энэ энергийн хувиралтын хуулийн дээр авчирснаар бид нар тэр хувиралтыг угаасаа хувиралт хүссэн хүсээгүй явж идэх юм бол
бид нар зориг гэдэг зүйлээр энэ хувиргалтыг бид нар зоригтой хийх хэрэгтэй байхгүй юу? За би одоо бусдын төлөө гэрэлцсэн сайн сайхан үнэн мэдлэгийг дотроосоо олж авсан. Тэгээ би тэр хувьсэл руу явнаа гэдэг шийдвэр сонголтыг бид нар дотроо хийх шаардлагатай. Мөрөөдөл зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр энэ энергийн үргэлж зогсохгүй хувирж байдаг хууль тэр тал руугаа чиглээд тийшээ хувирна л гэсэн үг. Энэ хуулийг мэдэхгүй байгаад би өөрчлөгдөхгүй би ийм л хүн гэж тагаана мянган удаа бодоод нэмэргүй анзаарахгүй ухамсаргүйгээр матрикс дотор нийгмийн програмаар хин нэгэн эрх мэдэлтэн таныг удирдаад таныг хувьсгаал явуулаад ямар нэгэн нийгмийн бүтээгдэхүүн болгоод хувиргаал хэрэглэгч болгоод байлгаж байгаа. Тэгэхээр ямар нэгэн нийгмийн бүтээгдэхүүнтэй энэ матрикст ингээ байгаад хин нэгнээр удирдуулахын сул тал нь юу юм бэ гэхээр нөгөө өөрийн хүн болж төрсөн утга учраа л олохгүй үнэмлэхүү аз жаргалд хүрэхгүй л яваад байна л гэж байгаа. Та энергийн энэхүү хуйлуудыг мэддэгч бай, мэддэггүйч бай. Өөрөө удирдлагыг гартаа авч хариуцлага хүлээж чиглүүлэгч бай, чиглүүлэхгүйч бай. Эдгээр нь бол мөнхийн зогсолтгүй ажиллаж, үйлчилж байдаг учраас та тэрхүү өөрийнхөө дотоод хүч чадлыг мэдэрч энэхүү хувирж хилжиж байгаа энергийг ойлгож энийг зөв чиглүүлж урсгалдаа орж явах хэрэгтэй. Тэгэхээр л ерөөсөө сөрөг бодол хандлага орж ирэх үед үгүй гэж өөртөө хэлээд эрэг рүү чиглүүлээд анхаарлаа эрэг рүү авчираад авах хэрэгтэй. За яг энэ энергийн хувиралтын хуулийг ашиглаад доктор Жо Диспенза болохоор өөрийнхөө нуусны гэмтлийг хэмжилж чадсан энэ түүхийг хуваалцъя л да. Тэгэхээр 1986 онд Жо Диспенза доктор маань автоспортыг их сонирхдаг байсан юм байна. Тэгэд энэ автоспортыг сонирхож байгаад машины осолд орж нурууныхаа 6 нугалмыг хугалсан байв гэж байгаа байхгүй юу. Нугасанд нь ясны хилтерхий зүсэгдэн орсон тул хөл хөдөлгөөнгөө болж тэрч бөөхөл насан туршдаа явж чадахгүй гэх оншиг эмчнэр өгсөө. Гэвч Жо Диспенза маань мис засалд орхоос татгалзан өөрийгөө сэтгэлийн хүчээр эдгэхээр шийдсэн байна. За өмнө нь осолд орхосоо бол одоо ингээ йог мог хийдэг, бас энэ сүнслэг байдлыг өөрөө жоохон мэдж мэдэрдэг тархины нөгөө шинжлэх ухаанч хүн байсан шүү дээ. Тэгэхээр тархи хүч чадалтай, бодол, оюун санаа гэдэг бол хүч гэдгийг мэддэг хүн байсан учраас мэсцэлд орохгүй гэж шийдсэн байна. Тэгээд өдөрт 2 удаа тус бүр 2 цагийн турш тэрээр гүн бяцлагалд орж өөрийн нурууны нуглан бүрийг эрүүл болж эдгэрч байгаагаар маш тодорхой дүрслэн бодох дасгал хийсэн байна. Хэрв сэтгэл нь сэтгэл оюун ухаан нь өөр тийшээ сарних юм бол ахаал эхнээс нь бүх зургийг дахин бодноо. Ингэхдээ нурууны яс бүрийг эрүүлээр холбогдсон өөрийгөө алхаж гүйж байгаагаар сэтгэлдээ үзэж сэтгэлдээ төсөөлөн бодох чадвараа ашиглаж исэн байна. 17 хоногийн турш өдөр бүр энэ бяцлаглаа тууштай хийсний эцэст түүний нуруу гайхамшигтайгаар илааршиж тэр 11 дахь 7 хоногтоо таяг тулахгүйгээр алхаж эхэлсэн байна. 12 7 хоног хүрэхэд бүр эмчийн ажлаас сэргээж хэвийн амьдралдаа эргэж оржээ. Энэ явдал нь түүний тарих ухамсар бие махбодын холбооны эрчим хүчний судалгаанд одоо насаараа дан ороход хүргэсэн юм аа. Жо Диспенза докторын маань энэ түүх бол энергийн хувиралтын одоо амьд жишээ юм а. Тэрхүү энерги байсан уу байж байгаа, өөрийг нь эдгэх энергийн хүч байсан уу байгаа, тэрийг ухамсартайгаар дүрслэн чиглүүлж эрүүл энхийн энерги болгон хувиргаж бодит бие махбод дээр тэр хувиралтыг мэдэрч эдгэрэл болж манифест хийгдсэн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл оюун санааны хүчээр буюу одоо энергиэр бодит материйг буюу биеийн эд хэрэгтэн эд эсүүдээ өөрчилж чадсан. За тэгээд иймэрхүү эффект илаашрлын тухай илүү ихийг мэдхийг хүсвэл пласибо эффект гэдэг үүнийг бас ингээ хувь-хувьдаа судалж үзэх хэрэгтэй. Энэ бол зүгээр л бодит нэг хүний жишээ. Тэгээд өөр дээр нь ийм гайхамшигтай үр дүн мэдрэгцсэн учраас одоо энэ хүн маань ингээ насан туршдаа яг энэ тухайнаа яриад бяцлаглаа ингээ дэлхий даяар хүмүүст заагаад явдаг. За тэгээ манайхан ийм сайхан олон гайхамшигтай зүйлс байдаг. Энэ тухай бид нэр таньж мэдэж судлах тэгээ эдгээр зүйлсийг өөрийнхөө энэ энерги хүч чадлыг ашиглаж сурахыг ерөөсөө үнэн мэдлэг гэдэг байгаа штэ. Бидний яг ингээд наагураа логик ухаанаараа өнгөц ойлгоод би мэдчихлээ чадчихлаа гэдэг зүйлс бол одоо маш өнгөц гэдэг юм баталгаа бол энэ. За тэгээд
дахиад 6 гайхамшигтай хууль үлдсэн байгаа. Энэ удаа одоо ингээ хитрхийн урт олж байгаа учраас part 2 болгож оруулна. За тэгээ part 2-оо хийхдээ болохоор удаа хүлээлгэхгүй оруулнаа. Тийм болохоор манайхаа Soul Sister-тэйгээ хамт байгаарай. За тэгээд энэ 12-ийн хуулийн тухай мэдээж санаж бяцлагж яваасай гэсэн үднээс Instagram-ийн Soul Sister 11 цаг 11 дээр постор болон story reel хэлбэрээр оруулнаа. Манайхаа хадгалаад, шеэрлээд аваад ойр орхон өөртөө сануулж байгаарэ. Хүн хэдий сайн ч хэлхээс нааш одоо санахгүй гэдэг Чингис хааны маань хэлсэн өглөө бүр надад одоо сануулж бай. Тэр юу сануулж байгаа нь бол хамаагүй. Тэр юу гэдгийг та өөртөө тодорхойлно. Зовлонгоо нэг юм уу? Аз жаргал, зориг, мөрөөдөл юм уу те? Тэрийг сануулж бай гэсэн үгнүүд байдаг. Тэгэхээр хүн гэдэг бол мартдаг амтаа, мартчихдаг гэсэн. Тэгэхээр өөрөөгөө байнгын програмжуулж код олж сануулж байгаарэ. Instagram-таа хамт байгаарэ. Subscribe тавьчаа дараарай. Маш их баярлалаа. Баяртай.